Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Багш нь та бүхэндээ зориулаад зөв бичих чадвараа хөгжүүлэх баттгал хичээлийг хүргэж байна. Хичээлийн эхлэл хэсэгт үеийн диалогын нөхцөлийг хэрхэн зөв бичих вэ гэдгийг сэргээн санах зорилгоор хүснэгтээр оруулж өглөө. Мөн нөхцөл тус бүрээр жишээ өгүүлбэр зохион бичсэн бөгөөд та бүхэн яг адил өгүүлбэрийг дэвтэртээ зохион бичээрэй. Мөн дараагийн хэсэгт сонгох, харгалзуулах даалгаврыг оруулж өгсөн бөгөөд хэрхэн зөв хийснээ багшийнхаа зөв хувилбарт хэсгийг оруулж өгсөнтөө тулган үзэж өөрийгөө шалгаарай. Мөн эр үгийн и, им үгийн и нөхцөлийг хэрхэн зөв заалгаж өгч вэ гэдэг дүрмийг сэргээн санахаар оруулсан байгаа. За энэ дүрмийг зөрчдөг ж, ч, иш, зөөлний тэмдэг г, и үсгээр төгссөн эр үг нь им үгийн и залган бичнэ гэдэг дүрмийг баримтлан бичсэн хэсгийг оруулж өгсөн бөгөөд жишээ үг болгон дүрмийг баримтлан зөв залгаж өчээрэй. За зэрэгцсэн, угсарсан холбоо үг гэдгийг сэргээн сануулах зорилгоор багш нь эхээс хэрхэн ялгаж өчгийг тайлбарт оруулж өгсөн бөгөөд зэрэгцсэн холбоо үг гэдэг бол хоёр үг хоорондоо тэгш хэрэгтээ оролцох, угсарсан холбоо үг гэдэг нь нэг нь нөгөөгөө захирч байхыг хэлдэг бөгөөд та бүхэн минь энэхүү санамжийг анхааран дэвтэртээ зааврын дагуу зөв хийж гүйцэтгээрэй. За ингээд зааврын дагуу зөв хийж гүйцэтгээд хугацаанд нь хичээлээ багштай илгээхийг хүсье. Хичээлдээ идэвхтэй оролцож байгаа хүүхдүүдэд баярлалаа. Үеийн тэн ялгалын нөхцөл. Үеийн тэн ялгалын нөхцлөөр өгүүлбэр холбон бичсэн нь зөв харгалзуулах, сонгох, нөхцөл залгах, хувилган бичих даалгавар, гэрийн даалгавар гэсэн хэсгээс энэ удаагийн хичээлийн агуулга бүрдэж байна. Үйл үгийг үйл үгтэй холбох нөхцөлийг үеийн тэн ялгалын нөхцөл гэж нэрлэдэг. Үеийн тэн ялгалын нөхцлөөр хоёр өгүүлбэрийг холбоно. Нөхцлүүдийг нэрлэвэл хамын ин, зэрэгцэх ж, ч, угтах тал дөрвөн зэрэгт, бэлтгэх магц дөрвөн зэрэгт, урьдчилах аад дөрвөн зэрэгт, үргэлжлэх саар дөрвөн зэрэгт, магдлах маан, маажин, мааж, болзох бал, вал, баас, хул, зорих аар дөрвөн зэрэгт, хаар дөрвөн зэрэгт, хууя, дагалдах ихлаар дөрвөн зэрэгт, ташрамдах ингаа дөрвөн зэрэгт, сонгох хаар дөрвөн зэрэгт, дутагдах ивч нөхцөл, үгүйсгэх илгүй, азнаа аснаа, завдах ихнаа, далимдах ингууд, ишлэх уруу эдгээрийг үеийн тэн ялгалын нөхцөл гэж нэрлэдэг. Үеийн тэн ялгалын нөхцлөөр өгүүлбэр холбон бичсэн нь алтан наран гээж мөнгөн цэсийг хайлуулна. Хоёр дахь өгүүлбэр би түүнийг хараад олсонгүй. Гурав дахь өгүүлбэр эгчийн цамцан нуртдаад өмдөн богиносон байна. Дөрөв дахь өгүүлбэр тэртээ уулын орой эрвийн сэрвийн үзэгдэнэ. Тав дахь өгүүлбэр уйлсаар хүн болдог. 6 дахь өгүүлбэр мэрэгдийг хорсгол эрдэм гардаг. 7 дахь өгүүлбэр цаг дулаар магц морь ижлээ орхин үлзий дууланд аяллаа. 8 дахь өгүүлбэр ширээнийхээ гэрлийн товчийг дартал шинхэн шүлгийн санаа орж ирэв. 9 дахь өгүүлбэр ишиг эврээ ургахлаар ихийгээ мөргөнө. 10 дахь өгүүлбэр багшийг хилэнгүүд хүүхдүүд хичээлээ давтаж эхлэв. 11 дахь өгүүлбэр би гэр цэвэрлэнгээ хөгжим сонсож дуу аялах дуртай. 12 дахь өгүүлбэр яаравч
явган бүүсв. 13 дугаар өгүүлбэр үүнийг хийлгүй, гойргүй. Дараах холбоо үгсийн утгыг зөв харгалзуулаарай. 1. Арга, 2. Алхан, 3. Улсын, 4. Ахмад. Харгалзуулах үгс Аад нь арслан, Б'д нь чулуун, В хээ, Г ясан. Зөв харгалзуулсан хэсэг нь 1. Арга ясан, 2. Алхын хээ, 3. Улсын арслан, 4. Ахмад чулуун. Чулуун гэдэг нь оноосон нэр учраас том үсгээр эхэлж бичнэ. Дараах үгсийн утгыг зөв харгалзуулаарай. 1. Нүдэн дүртэх, 2. Цав гарах, 3. Ээлийн өнгө. Харгалзуулах үгс хагарах, B аятай таатай өнгө зүс, C анхаарал татах. Зөв харгалзуулсан хэсэг нь 1-ийн C, 2-ийн A, 3-ийн B. Хэлт өгүүлбэрийг гол санаатай зөв харгалзуулан бичээрэй. Мөн нөгөө хэсэгт шүүдэр гэсэн ихэд эрүүгийн И, эмүүгийн Игээс дүрмийн дагуу тохирохыг нь залгаж дэвтэртээ цэвэр сайхан хуулж бичээрэй. Бүгдийг зөв бичсэн үг бүхий мөр аль нь вэ гэдгийг олоод дэвтэртээ тэмдэглэн бичээрэй. Мөн нөгөө хэсэгт заахын тялгалын нөхцлөөр хувилган бичдэг үгс байж байгаа. Эдгээр үгсийг бичихдээ Ж, Ч, Иш, зөөлний тэмдэг Г, И гэсэн үсгээр төгссөн эр үгэнд эмүүгийн И залган бичснэ гэсэн дүрмийг баримтлан бичгийг анхаарна. Эхийг ажиглаж уншаад даалгаврыг гүйцэтгэнэ. Унганууд эхийнхээ гидсэн дор хөл дээрээ зүүдэлцгээе. Холын бүдэг хангайн зүгээс хаяа нэг салхи сэвсхийн. Өв дээдсийн амьдарч байсан устай, ургамалтай, сэрүүн тал нутаг зүүдэн дунд сүүмэн. Хар хор зовлон жаргал усалсан түгшүүрт амьдрал төр зуур зогсох мэт чив чимээгүй. Гэтэл гэнэт харуулын хөгшөнгүү хамрааран тас хийтэл шүгэлдэхэд сүрэг дэрхийн сэрэв. Ямар аюул айсуу вэ? Хүн үү, чон уу? Жамблын мягмар сүрэн унгай зуусан хулан буюу амьтдын тухай өгүүлбэр хэсгээс огш уншиж өглөө. Хийж гүйцэтгэх ажил нь тийн ялгалаар буруу ойлгосон үгээ ойлгож өчээд зөвийг нь тэмдэглэж авна. Мөн угсарсан зэрэгсэн холбоо үгсийг ялган бичнэ. Давхар тийн ялгалаар хүн амьдрал гэсэн үгийг хувилган бичиж гүйцэтгээрэй. Үеийн тийн ялгалын нөхцөл тус бүрээр өгүүлбэр зохион бичээрэй. 2. 7, 8, 9 дугаар слайд буюу хуудсанд байгаа даалгавар ажлыг хийж гүйцэтгээд анги, овг нэрээ бичиж хугацаанд нь даалгавраа илгээгээрэй.